Тэгэл одоо жангар гэсэн нь деликат юм шүү. Деликат болох зэвлэм. Тэгээд кен болох жангарыг сонирхна тэр юм нь болох тэр анзаарч сонирхол тэр хүн биер нь тачаавч зэв гэж ярьж байна. Суу ганцхан одоо тэр китэд болох жангар мана гэвэл тэр ганц нэг юм байна. Тэр тэрбум хагас одоо китэд чинь болох жангарын хэлээ сурах хэрэгтэй байж байна. Жангарын хэлээ сураад жангараа таних. Тэгээд одоо тийм нэг одоо юм гэж байна л одоо тэгээд жангар одоо жангарт хайрлсанд нь буруу байхгүй. Жангарыг хэрэглэсэнд буруу байхгүй. Жангар ч нь болох тэр делика хайрлаж явах юмс тэгээд делика болох жангарын хайранд бас багтах ёстой шүү. Тийм л гоё юм байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр маш гайхалтай хүмүүс хамтдаа одоо эртний монголчуудын өв бит бус маш том агуу их өв болсон жангар туйлын талаар ярих гэдэг энэ эрхэм хүмүүнтэй өрн золгоод байж байна. За танд бас энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд та бас Монголд ирсэн байгаад маш их талархалтай байна. Тэгээд жангар туйл бол бид бүгдийн бахархал маш эртний сайхан зүйл. Тэгээд энэ талаараас тантай ярилцаж та яг хэдийнээс одоо энэ туйлын зам руу орсон тухай бас сонирхолтой яриад дэлгэнэ үү гэж хүсэж байна. За тэгэл одоо төлөө нэгэн турк цагаан товчлогдсон бэлэг цагаан эзэндээ нэнкэр цагаан энэ насандаа мартагддаг цагаан гэж батлаад л ярьдаг юм л да. Түүлгээд одоо авгана эрт цагаас авна. Эрднээ нэгэн цагт энэ олон бургатын шажин дэлгэрэл өгөх цагт гэж энэ алдарбог жангар гэдэл манаа болоо урдгсэн угтаа урдгсэн гэдэл сонгосод л явсан болж байна да нэг. Тэгээд энэ төвл алдарбог жангар 12 бодонгуудтай баатарнуудтай тэгээд 10 бомбын орон босхад элэг нохавга өнчин күнуга дарах хит нүга халын нүга сэр салгта бэр хорта бомбын орно гэж явсан юм л да. Тэгээд би бол багасны көгчдөөс жангар түлэн сонсоод явсан чинь тэгээд яг 33 нас görээд л тэгээд нэр одоо л гараад л олны урд гараад л тэгээд жангар нэглэ хайсан. 1990 онд манай хайлмг нутагт ихэл дэлгэн хурлуулж жангар зөрүүлсэн. Тэгээд тэр хурлдаа жангар хайлаад би тэгээд ардын түлчин цолзойгоод л явж байгаа. Бараг дэш гарч ил. Тэгээд л яваад л одоо деликат өрөөд яваад л тэгээд манай үнэхээр манай жангар түл их л агуу юм гэж бодсон байна. Яана гэвэл шар борууга тана манууга гэж ярьдаг нь зөв. Яана гэвэл одоо Франц, Англи, Америк олон газар явсан би тэгээд энэ жангарыг их л гэдгээр анзаар сонсч байна. Гүмс. Сайхан коллеж авчихсан. Тэгээд би Франц гүмсээс одоо тэгээд та нар үгүй мэддэг энэ аян болохлоо бас тийм л далаас өнө биш байдал тэр юу яа сонсож байна гэдэл асуусан чи тэгэл ой хамаагүй тэр үгмэг нь хамаагүй цаан нэг ичшин юм байгаад байна гэдэл одоо эмоц байгаад байна гэдэл ярьж байна. Тийм ээ юм болж тэгээд энэ жангар гэсэн одоо энэ амьсхай одоо энэ харикрэ хөөмэ жангарын тэр утгах юм югийн утгах учир бүх юм тэр жангарын нууц жангарын оюун ухаан гэдэл ихэл одоо юм сонирхох юм байна. Энэ дотор одоо айдан үг за үүсэл гарвал дотор гутга агуулга за эртний бас манай монголчуудын уугуул язгуур хил соёл гэд асар их юм багтж гин гэж одоо бид нар ойлгож байгаа. Яах вэ? Одоо цаг үед бол туйлынхаа талаар бас тийм сайн мэднэ гэж хэлэхэд бас хэцүү. Одоо бид нар чинь ийм л цаг үед байгаа. Гэхдээ одоо хөгжүүлээсээ яриа сонсоод одоо энэ туйлыг бол эртээр үед найл омг отгоороо урьж залж одоо нэг ёсондоо засал дом маягаар одоо муу бүхний үргэж дарж энэ баатарлаг туйлуудыг хайлдаг маш хүндтэй байлаа. За ерөнхийдөө одоо таны түрүүн хэлсэн үүсэл нь болохоор энэ олон бурхан шашин дэлгэрээгүй цагт гэхээр одоо нэлээд эртний болж байгаа. За тэгээд дээрээс нь тэр ямар ч хэл соёл мэдхгүй хүмүүс тэгээд тэрийг бас сонсоод их тодорхой эдлэг эд хавыг мэдэрж
Одоо бас би тэнг сонсч ирсэн таны энэ туйлыг бас Францад эмчилгээний зорилгоор бас ашиглаж юм судалгаа явуулсан гэж бас сонсч ирсэн. Тэгээд бас энэ товшуур хөгжим маань бас нэлээд эртний хөгжим байх гэж бодож байгаа. Тэгэхээр манай бас энэ Алтан уурэг хамтлагийн маань одоо хүнтэй зочин бас ирсэн байгаа. Тэгээ энэ товшуур хөгжмийн талаар бас манай үзэгчдэд тайлбарлаж таниулж өгөх болов уу гэж бодож байна. За манай бас хэл соёл хэл судлал талаар манай залуу маань байгаа. Тэгэхээр бид нар ингээд тал талаасаа цуглаад тэгээд энэ талаар ярилцъя гэдэг байж байна. За тэгэхээр одоо 33 наснаас хойш 40 жил одоо жангар туйлаа та хайлж энэ дэлхийн өнцөг булан бүрт хүрсэн байгаа. Тэгэхээр одоо манай бас үзэгч олон маань энэ туйлыг маань бас сонсцгоё гэсэн хүсэл байгаа. Тэгэхээр та туйлынхаа дээжээс эдгээр зориулно. Тэгээд цаашаа нэгэд одоо бас л хэсэг цаг хайлдаг юм шүү жангар. Тэгээ явж тэгээд амьсгаа явж тэгээд амьсгаа ив шалган болоод ирдэг. Тэгээд ив шалж яваад л тэгээд амьсгаа авах болгоно нэгэд ив шалган болоод тэгээд энэ Махмудаар салгин үлээсэн болоод л одоо шаруудаар күнэ арсны шарус биш босно гэж ярина. Тэр бүх юм одоо энэ амьсгаа яа харихраа энэ жангарын нүгэ бүх юмны холбоотой залгаатай гэж яаж. Нэг цул болно. Эхлээд нэг хүмүүс юу гэдгийг нөгөө бие хаална гэдэг шиг болдог байх нь шүү дээ. Тэгээд тэрийг өөртөө одоо бид тэдний дүнцэн гэдэг бол зөв жангарын эхлэл одоо оршил хэсэг л явчих шиг боллоо зөв. Тийм зөв. Тэгээд цаашаагаа бол яг одоо үндсэн үйл одоо адал явдлна гэдэг тэ өнөө цагийн хүмүүс бид нарт ойлгохоор бол хаалт. Тэр бомбын орноо одоо дүр танилцуулгуулж байна л. Тийм газар тийм одоо арцтай занд нуулын бэлдэ агар занд нэргэ наян дэрвэн ханта гэж байна одоо тэрэмтэй гэж одоо хууч нь одоо юг нь бол ханта тэгээд хан болгоно тэрэм болгоно
мянган үнэтэй одоо 84 мянган үнэтэй тийм том авирга болж гарч байна. Яагаад том тэгээд тэнд нь тэгээд алдар баг жангарын бомбей цагаан авирга 12 баатар мутаган бодонготтойгоо тэгээд дээрээс нь 35 бодон болоод 6012 баатар болоод л тэгээд одоо 10 бомбын орондоо амарч жаргаж явдаг. Ажларч байжээ гэж яана. Тэгэхээр одоо үзэгчсэн хүмүүст ер нь бол нөгөө жангар туйлыг за яг зарим нь бүтэн уншсан ч юм уу мэддэгээс мэдхгүй хүмүүс бас маш их бай болохоор за мэдээж хураан болоход хэцүү байх. Гэхдээ нөгөө хүмүүст ерөнхийдөө ойлголт гэхэд ер нь жангар туйлан дээр за ингээд нэг сайхан өргөө цагаан гэртэй одоо анд нөхдөдтэйгээ баатруудтайгаа амьдарч байсан байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө нэг юм үйл явдал нь яг юу гараад яваад ингээд өндөрлөлт юм бэ гэдэг нэг тэгээд одоо энэ алдар баг жангар нь одоо юу учир юундөө явсан болж яхам юуна тухай гэдэл асуух юм. Тэгээд энэ 12 баатар бодонг аав ээж нь ер нь уга хаяад авсан аваалын одоо аваалууд эхнэр нь ур ганцхан үлдээгээд тэгээд 12 шилдэг баатар мөч нь болохоор нийлээд амтгаарлаад ахтар барилдаад ар бомбын орнууд ар түмэндээ туслах сэтгэл живээл. Тэгээд алдар баг жангаруудаа толгоочтойгийнхоо дайлаад одоо тэгээд ар бомбын орны босхаад л тэгээд энэ нөхөга энэ чингэнуга тийм авиртай сайхнуудаа байгтаа тийм жаргалтай л урнутг болж байна. Тэгээд жангаруудаа учирны өндөг яагаад ч энэ олн комиссийг нийлүүлж тэднийг болохоос яв замааруудаа хөтөлж тэгээд тэнд нь болохоо тэр үжирж яхуда хөөг нь ямар шинжээр тэр юмыг сунгах гин бүх тийм л дарин юмсан юм явдаг болж байна. Тэгээд энэ дээр үед одоо бөөгийн үеийн алданд тэнгэр сонгодор бууж ирсэн одоо кэдэ түүлнүүд одоо Монголд байна гэж шүү тэгээд одоо бөө байдаг бөө дээр болохоо утж байдаг тэгээд энэ түүлэг гэсэн нь болохоо олон хүмүүсийг цуглуулад нийлүүлээд л одоо яагаад энэ бүхдэд тэнгэрийн одоо küçgin илэв одоо ид шиг бүх юмыг одоо тэдэнд танилцуулаад тэдэнд одоо дамжуулдаг юм болж байна одоо. Тэгэд одоо манай халамгч нь одоо тэнд ижлин хаваад одоо 400 жил эндээс одоо Монголоос нь юугаа тэндээ нэг л одоо бас л байлдаад л тэр газар нь излээд түүл жангараа хайлаад л явсан ард юм болж. Тэгэд олон көгчдөдтэй нь одоо бахархч үйдээ нэг одоо энэ жангараа дамжуулж одоо ягаад одоо өргөлүүлж энэ матанд куртаснд нийхлүүд баяр матанд. Тэгээд энэ Орсын нэг зокалч Google гэж одоо Николай Васильевич Google гэдэг нэг алдар зокалч халамгын тухай дээр одоо хуучин цагаа халамгын тухай ярьж яхан биш яхан юм байна бас. Халамгууд их л юм сонсохтан сонирхдаг ард юм. 4-5 өнөдөр дараанд нь игээд олуулаа нийлээд л хураад л тэгээд жангар дүүлэн сонсоод л. Тэгээд сонсож дотор болохоо кишгэн үйлээд үүлээд малгааран газар шидэд л игээд эсрэг босоод л хашкраад л яг галзуурхтан көрөд ирдэг тийм. Одоо юм манай амрыгаар болохоо транспорт юм сольж нөө тэр одоо халуурхад тэрх тэгээд энэ одоо жангар шин одоо игээд л одоо 44 нэртэй 4000 хөрлөгтэй 12 бодонтой алдар баг жангар ягаад л ирвэл тэгээд л одоо ард түмэн чинь нөхөд тэгээд хашкраад эсрэг босоод л тэгээд одоо халуурхад л шуган эргээд оддаг юм байсан гэж тэгээд одоо тэгээд одоо энэ жангар дүүлэн сонгосоод л жангараас чинь эргээ яваад л одоо тэгээд л одоо өнгөшлээд явснаар тийм нэг юу ч дарж чадахгүй болж байна л одоо тэгээд одоо би одоо игээд л ийгж одоо жангар байсаар бидэн байна гэж би баталж гэлж болно ярьж болно. Яана. Тийм жангар туйл дотор гарч байгаа юм дотор одоо энэ нүүдэлч ахуйс соёл тэр бас акт морийг магтсан дуулсан тэн дээр бүр одоо тэр морио имэйлж байгаа яаж одоо олон жирмээ татж байгаа гэсэн энэ дотор нарийн задлаад үзэхээр яг юм одоо малч ухаан бүр бас нарийн байдаг тэр дотор одоо зах зухаас нь ингээд ойлгоход хичээж яхад тэгээ дээрэс надад их таалагдсан их гоё одоо хэсэг байдаг энэ одоо 10 цагаан хурундаа алтан шар цохор тугаа атгаад амтай дэлхий бүхлээр минийх гэж хайрлсан жангар гэдэг. Тэгэхээр энэ болохоор энэ дэлхий энэ хөх одны бүхэл юмыг хайрлсан. Тэрнээс тэр хятад, тэр Япон, тэр Герман гэж алиг ч ялгаж үзээгүй. Ер нь энэ одоо монголчууд маань, эртний дээд монголчууд маань бүхэл юмыг тэгж хайрлж, амтай бүхнийг хайрлж исэн гэж гардаг. Тэгээд тэр тухайн цаг үе тэр бүхэл шашин дэлгэрхээс урд гисэн мөртөөсөө тэр шар алтан цохор одоо шар цохор нар гэж нар бас тэр цохор болон
юутай байдаг гэж мэдчихсэн. Агуу олон юм байдаг юм байна гэж би их бахархаж бас үзэж байгаа. Тэгээд хамгийн гол нь би бас нөгөө удган хүн учраас яг энэ яаж энэ өв дээдсийн ой ухаан энэ суу бэлэг мөнх тэнгэрийн тэрс чи нэрхтэй холбогддığım болоо туйлж хүн гэдэг талаас нь бас илүү сонирхож байгаа. Тэгээд та бүр ингээд 33 наснда яг энийг илүү мэдрэгүү. Тэрнээс урд бас одоо зүү зөнгөөрөө та мэдрэгүү. Та энийг яг одоо яаж одоо жангарч болж одоо ийшээ ингэж орсон яг тэр нэг юм. Ер нь бол ихэнх хүмүүс ойлгохдоо урлаг талаас нь ойлгодог. Одоо ингээд баахан хүмүүс цуглаагаад одоо хуурдаа дуулдаг. Дуурчин маягаар ойлгодог байхгүй. Тэгэхээр би бол энийг илүү нарийнлаг гэж ойлгодог. Тэгээ бас өвөг дээдсэн маань ярьж ирсэн хачин жигтэй эд шидлэг зүйлүүтэй тойлчнаар дандаа л холбогддог. Одоо жишээлбэл энэ их хайрхтуудын тахилга тайлах дээр бол одоо эртний энэ тахилгатай хайрхтууд дээр бол бөө биш тойлч хайлж аргаддаг гэж бас бүх онцыг нээдэг гэж бас өвөг дээдс маань ярьж ирсэн. Тэгэхээр л их сонирхол татаад байгаа юм. Танд одоо яг одоо яаж тийм одоо сонирхлог юм одоо би одоо аав ээжээ баярлуулахад бас л сургуулийн сайнаар сураад л одоо жаахан чармаагаад л тэгээд энэ 10 ангийн сургуулийг онц төгсөөд түүний дараа цэрэгт мордод энэ Германы газар цэрэглээд тэгээд л бас л их л одоо онц цэрэг болоод л генералууд нэмэг үлдүүлдэг илдээд ард сургуульд үлддэг юм шиг тэгээд одоо би айлын одоо ууган өрн тэгээд л дүүнэрээ харах хэрэгтэй би хармаар байна гэдэг. Тэгээд ирээд л Москвад энэ цемент станц барилганы одоо сургууль төгсөөд тийм мэрэгжилтэй болоод л байжсэн чинь тэгээд гэнт одоо 87 88 онуудаар одоо социализм юм чинь байхгүй болоод тэгээд одоо юм үздэг, юм хардаг хүмүүс гараад л одоо экстрасенс гэнэ юм гэн тэр алдан болж яг одоо тэгээд зүйдгэн тэр зүйдлээд байв. Тэгээд би бол одоо барилгын инженер хүн чинь одоо тэр зүйдэндээ нь түүл хайлаад зөндөө олон хүмүүсийн нүүрэнд түүлээ хайлаад л тэгээд ямар гоё юм гэж санагдаад байна. Тэгээд хайлаад байсан чи тэгээд хайлаад л жогсолд тэр дотроос нэг цал буурал сахалтай цагаан бөгдгөр өвгөн нүдэндээ нулимстай нэг хундагтай харагтай ирээд нам дэрхэг тэр архин үүжээс л ирээд одоо ямар сонь юм гээл. Тэрний дараа бас нэг зүйдэндээ өндөр байшинтай гадаад орнодоор явж явах нэг тайзан дээр зөндөө хүмүүс нийлсэн магларсан хурсан тэр дотор би. Тэгэд хариу тэр цагаан аавда таарад тэр цагаан аав бол чи хэмж гэдэг асуухлаа. Ой би халимгаас ирв би халимг гэхлээ. За харин би юусэн танихгүй байсан. Тэгээд чамайг 9-р анги сурч ахлаа чи нэг удаа чамайг үзлээ харлаа. Да танжан гээд над нэг хоёр юм өгөөд нэг хавдха хала төмөр өгөөд юзигтэй нэг ном өгөөд хүнд бүйсүүл нэг цаашаа тийм нэг нүүчиг гээд л тэгээд одоо тэрнээс нарнууд энэ бараг 40 жил болж байгаа шүү. Тэгэд би бол энэ насандаа нэг ч одоо олны комиссын нүүрд гарч жангар түүл хайлна гэж ерөөс бодохгүй байсан. Тэгээд анхнаас бол бас л тулаад цахлаад энэ бол би явгүй энэ бол тэр зөндөө хүмүүсийн нүднээ харж тэр юм гэн өөрсдөө би энэ бол бас дутууд тардаг. Тэгээд одоо яадаг болох юм гээд одоо доторан зовоод тэгээд яасан чинь нэг юм нэгэд яг төлөвсөн гэдэг гараад л тэгжээд дээрээс нь ташир тэр 1990 онд жангарын түүлийн хурал гэдэг дэлгэр номтон манай элст хураад л тэгээд тэн дээр бол бас л гараад одоо тэгэд бас л цаанаас нэг юм одоо яг л төлгсөн байдлаар тэгээд гараад л тэгээд тэн дээр хөтөд манай халамгийн ардын одоо түүлчин цолзгээд тэгээд анхнаас комиссын нүр чирээ исчээд жоохон би болоод л яс юусэн саваагаа тэгээд энэ бол энэ зүлдэг гэж байна шүү дээ мөгөрс нь улаан хол чичирдэг байсан гэж энэ л одоо бас энэ күйнэ харцын нинэр гэж бас амар юм биш. Тэр олон хүмүүдээс харахаар тийм. Тэгсэн чи тэгээд одоо яадаг болох юм гээд юм тэр гэж ахла гэнтхэн дээр нэг дээрээс өмнө шингэшүүд ойлж шимэлцэн шингэшин гэвдэ. Ой тэр хүмүүсийг бүү анзаараад. Чи болгоно тэр алдар баг жангаран магтаад тэр угтаа урдгсан одоо ээж аавнаар нь баярлуулаад л тэгээд л явахлаа тэгээд тэр бол хамгийн чухал гэж мэдсэн болж мэдрэмж ураад л тэгээд л одоо тэгээд явж одоо янкул тэр одоо бараг дал хөрч явна шүү. Тэгээд одоо бас одоо энэ ихэл соньям ихэл болох сайхан юм л одоо энэ алдар жангар түүл гэж. Тэгээд энэ юмыг бол бас хуваалцсан ш. Хаваад одоо гээд л нэг тийм санаа сэтгэлж байгаа. Тэгээд алдар баг жангарт нь бол хала күлгийн хурдны хурааж
Көмний чирэг туудаг багалж одоо бас бие нь тач ар бомбын орон босгосон болж. Тэгээд энэ угаа күлэг мөрнө магтаав. Тэр баатар чирэг нь угаа санаа сэтгэл одоо тэдний хайрн тэдний угаа зэрэг бүх юм нь угаа тэр жангалт явна гэж нэ л одоо тэгээд одоо күлэг мөрнө гэж одоо хөө одоо алд тэгээд баатар болгоно күлгийн нэр зүсний явна. Тэгээд одоо күлдгар тосааврын күйкэн күрэн галсан алдарваг жангарын аранзал жерд аргулан хонгорын уцлылкө қалсын гэж. Тэгээд тэр одоо нэг жишэл нэг аргулан хонгорч нь одоо үй төмөн дайсанда байлда явж ганцаараа тэгээд ардаа нэг нөхцөл ирж явсаа гэдэг эргэ хараа байтал. Тэгээд энэ тэнгэрийн хаяар гэж байна шүү. Тэр алданд мэрдэкөө харагдах гээд цаг гэж юу юм гэж газар. Тэгэд нарийн улаан туусна огторгоо хадад аашна гэж. Нарийн ашир улаан туусна огторгоо хадад. Тэгэд аргуулаа хонгорч энэ улаага бүлэнгэрийн догсон санална бүрэл галзна туусан шүү гэж. Тэр күлгийн туусаар таньжих болж. Тэгэд нэг күлэг нэг мөрөн чинь бол туусыг газар дахуулаад л хайдаг. Нэг нь болгохыг төмтрүүлээ хайдаг. Нэг нь болгох нарийнхнаар дээш нь цогтдаг тийм. Тэр одоо күлгийн гүйдэлээс тэр туус тогтно шүү. Тийм ихэл сонь ихэл юм байна гэж. Тэгээд одоо тэр одоо аду мөрнө шинж тэр эмэл одоо хазааран одоо л эмэл тогчах бүх юмд тэднийг сонь юм байна. Одоо энэ жангартай дэлээ мөнгөн дэлтэрийг дэл дээрэн дөшидэн тавиад түрэл мөнгөн тохом тулва толгой дээр нь тушуулн тавиад гэж. Тэгээд тэнд болгоё дэлтэр тохом гэж гарч байна. Одоо энэ Монголд болгоё олон уяач нар байна шүү. Тийм. Тэгээд одоо энэ игээд бодохын тэр ишкэг болгон мөрнө нуруудаар тавьчихлаа шүү. Тэгээд мөрнө нурууд көлөрөөд байдаг юм байна. Усан цогсон болоод. Тэгээд тэр дотор тохом дор дэлтэр гэдэг юм бас байдаг шүү дээ. Дэлтрийг одоо энэ мөрнө дэлийн нүшээр болох тэнгийг болгох хийдэг юм болж яхам яаж тэр агаар хийлдэг. Агаар хийлдэг тэгээд дээр нь тохом тэгээд тохом дээр нь дөш хар эмэлэн 4 жил хөдөлгөөгөр одоо 25 диктатураар көхийг шишгтлэн татаад дарцаг цагаан хариугийн тасран алдан татаад гуйн бурмахын илэрдэл татаад гэн энэ бол гэж одоо тэр татвараа татаад эмэлэнүүдэд тогчих юм болж байна. Ихэл сайхнууд энэ ягсан гоёд сайхнууд яаж их зохиалсан шүлгүт жанрын. Тэгээд дахиад ташрыг дотор санах нь одоо мянган жил давсан чинь одоо культур энэ ягаад одоо хадгалагдаад явдуу гэдэг. Энэ одоо социализм байсан одоо буддийн шашин дээр одоо тэр манжин одоо юм гэдэг одоо тэгээд цаг юм гэдэг гатлаад энэ юм нь хоёрыг л явж байна. Бас энэ лавта ичтэй юм гэж одоо танигдж байгаа шүү. Тийм. Одоо миний мэдхээр бол бид нар зүгээр эсхий тохмуудаа л мэдээд идэг шүү. Бас доор нь бас тийм агаар сэлгэж байдаг. Гэхдээ тэрийг тавихтаа бас хаанаас нь өсгийн сүргүүш тавих уу, уруудууш тавих уу гэж өөр байсан байна. Яг нэг ихлүүд энэ мөрнө нуруудаа чинь 9 олголоо нэг тийш нэг талаар нь өргөдөг юм болов юм. Тэгээд тэр 9 сорж дээлдэр тохом тавьж болохгүй гэж. Тэр 9 чинь нэгэ сөрөө тэгээд дар зогтчих. Одоо долоо хол газамд. Тэгээд тэр гол дэлгийг илээд тэр 9 дахуулаад тэгээд одоо дээлдрээ нэгэ талбад дээр нь тохом нь болгоо дэлмэн дээлдрийг тушуулн тавиад гэж душуулн тавиад гэж. Тэр тийм нарны юм явна л. Цагаан зам ахыг хэлсэн чинь надад тгий санагдчихлаа л да. Туйл бид нар нэг туйлыг яагаад судлах хэвтэй, мэдэх хэвтэй, таних хэвтэй, цаашаа үлдүүлж явах хэвтэй юм бэ гэдэг шалтгаансан чинь цагаан альтерын хэлдгээр эхлээд тэр чинь жангаар гэхээр чинь Монголын хаан болж тарж байна тий. Одоо өөрийнхөө баатруудтай. Тэгэхээр хаан хүний эрдэм чадлуудыг магтаж байгаа үйл явж байна. Тэгээд баатруудын үйл явц явж байна. Тэнгүүдээ дээл хувцас явж байна. Адуу мандлын соёл явж байна. Магтаалын төрлүүд явж байна. Тэгэхээр ер нь өөрөө туйл гэдэг чинь өөрөө бидний нөгөө нэг Монгол хүмүүс бүр язгуур эртний өв дээдсэн хэдий он цагийн хугацаа жишээ нөгөө нэг бурхан бөмбө орондоо ингээд шашин төргийн үүсээгүй байх үеийн гэхээр монголчууд үүсэл гарлыг ярьж штэ. Тэгээд бүх соёлуудаа туйлдаа шингээчдэг юм байна.
Тэгэхээр бид нар тэнэн дотроос туйлдыг судлаа таниад мэдхээр аман зохиолууд одоо ярианы хэл ярианы соёлуудаа мэдчих авах нь дээл утасны соёл адуу малтныхаа соёл гээд ингээл тэгээд магадгүй энэ туйлж ин одоо ингээл дайн байлтай нэг ялаа гэхэд тэрийг хайж таних юм бол дайны тактикууд гэдэг юм. Энэ бүгдийг туйлдаа шингээгээд ингээд бидэрт ингээ өвлүүлээд өгöd байгаа. Тэрийг нь бид нэр таньж мэдээд задлж ингээд одоо салбарын хүмүүс нь өөрсдийнхоороо таньж мэдээд одоо дүнцээ бидний дүнцээхэн яран дээр бол одоо жишээ нь товны доор бол ингээд дэлэн ингэж өөрөөрөө байж агаар орох гэдэг чинь бас нэг тийм арга байна шүү дээ. Тэгээ магадгүй бид нар туршиж үзээд ч юм уу те тэрийг батлаад үзэх. Тэр адууны соёлтой хүмүүс маань ойр хүмүүс бас тэгж бодож үзэх юм байна. Сэтгэл зүйн засал одоо хүний тэр омог бардан болох өөртөө ихтэй болох эр хүний тэр цог золбоо өргөх дээрээс нь зөвхөн амьсгаа өвшөөлөг болж одоо 3 өдөр 3 шөнө хайлахад тэр хүн ядрахгүй байна гэдэг чи өөрөө сая тойлч маань хэлсэн шүү дээ ингэж яваа сүлдээ эн чинь ингээд амьсгалаа өвшөөлөг болоод бүх энэ шар усны нөхөд ингээд онгоогоод ингээд явдаг энэ бол буцаад юм ангаалт болж идэг тэрнгээр өөртөө ирж байгаа энергийг бас гадагшлуулж идэг хэр маш их нарийн юмнууд байгаа. Тэгээ одоо манай монголчуудын өв боломжт бүх харвааж морь гэд байгаа бидний тийм монголчуудын өв одоо үндсэн соёл одоо бидний маш их хүндэтгэж байгаа. Одоо энэ жангар туйл маань бөхчүүд гарах уу? За тэр морины бол тав бол хангалттай гарах юм байна. Одоо 12 баатрын маань 12 төрлийн морины явдал суудал тэр одоо хувцас хэрэглэл эдлэл гээд одоо мөн одоо тэр ном мэдээж номны тэр соёл тэр номных нь эдэн хаана байдгийг хүчин хаана байдгийг гээд одоо адуу морин тэр баатар чирэг тэр харваач одоо ном гэж одоо тэр алдан шор байшин дэлдүүлэгдсэн байна гэж нэг алдан одоо бомбын жангар нь болохоор бомбын цагаан өргө хонгорын болохоор алдан шар өргө гэж байна. хонгорын болохоор өвөө одоо эцгин алдан шар өргө гэж байна. Одоо ариун цагаан тэнгисийн хөдөлгөнд онцлог цагаан уулын бэлдэ 12 голын нийлгэнд 12 голыг нийлж явах юмд алдан шар байшин дэлдүүлэгдсэн байна. 44-аар дэмнүүлэгдсэн 4,000-аар тулуулагдсан арслангаар шатлалагдсан алдар тавцангагдсан сэсүгэ алдар зээгэлэгдсэн зэтгэр угаан жинмээр кээрүүлэгдсэн гал улаан шилээр нүдлэгдсэн галвар улаан зандар тэрмэлэгдсэн ураа юугын бомболэгдсэн бомбын юугын цацлагдсан гэж одоо кээ сайхнуудыг одоо ордон биш. Тэр ордон гэдэг. Тэгээд энэ ордонгийн нөгөө алдан шар цоохор алдан байшингийн эзэн кем гэвэл күлэг мөрөн дайсан дундаа нийлдэгнүүлсэн. Көвч биеийг ном дундаа нийлдэгнүүлсэн гэж байна. Тэр ном орж ирж байгаа. Тэр номын бол одоо яг хатуулд одоо чангууд кокта ийм тийм одоо ном гэж ярина одоо ингээд давхарлаад одоо ийгш тэр номыг бол яг татаад үн гэж нь байгаа тэсдэг. Тэр одоо көвч байна. Көвчийн чанар орж ирж байна. Тэгээд күлэг мөрөн дайсан дундаа дасгсан одоо сургасан. Тэр көвчийг ном дундаа одоо яасан дэлдэлсэн гэж. Күлгүү 800 настай көгшин ширхэг тэр хонгорын нөхөө эцгэн эцэг болж байна. Көгшин ширхгасны одоо тэр явж тэр бөкмөн шигширх хонгорын эцэг. Тэгээ бөкмөн шигширхэн хүү болохоо ковын олголоо 10 гулан хонгор болоо гарч ирж байна. Тэгээ тэр одоо сүмний эзэн күйхэн цагаан ноянуудаа удал аргал чамдаг гэдэг алдар баг жангруудаа тэр аля монголын одоо бэлэгт орж байна. Яг бас л хол газраас нэг авиртай икл болох чадалтай баатар кеш арцохор мэрдэ кермен гэв монгола алдар баг жангрын 9 мөнгөрсөн тунжуур адуу туугаад лаваад явж байгаа. Тэгээд энэ аля монголын бэлэгт болголоо тэр дайсан магтж байгаа. Тим чирэг чим титэлтэй гэдэг дайснаа магтж байгаа юм байна. Одоо жишээл тэр үнэлэхгүй шүү дээ. Тэрийг бас хүн тэр очно нөгөө тэгээд одоо кен исүгүү баатар ч нөгөө тэр татарын Тиможиныг барьж авч ирээд л одоо бас хүндэлсэн шүү. Тэгээд одоо бас тэр манай соёлд бол тэр дайсан одоо ямар дайсан болдог болоо чин тэр чидэлтэй чирэг бол тэр дайсан хүндэлдэг гэж байна. Тэгээд тэнд бол тэгээд аля монголыг 12 баатар дийлж чадахгүй болоод тийм хүчтэй тийм чирэг баатар байсан чинь тэгээд алдар баг жангаруудаа 9 тэмэн хөрсөн одоо 9 бомба одоо тунжуур адуугаа алж болохгүй. Тэгээд сүмний эзэн күйхэн цагаан ноён минь удаа чиний арга
Энэ бол юмэг энэ Аля Монголыг хол газраас харваад гэж нэ л да. Тэгээд тэр харвахтаа нь бол олон татварын чанаад ишгэлэн татаад л да. Тэгээд одоо юудны ингэдэг кверс номс мана аваад л тэгээд харваад л орсон чинь тэгээд Зовлонгийн 108 айсаар чашгурдад нисэж явна гэж тэр одоо Зовлонгийн 108 айсаар чашгурдад чашгад л одоо тэр ягалаа Зовлонгийн 108 жаргалын 68 аян гэж байдаг л одоо жангард. Тэгээд тэр чинь тэгээд нисээд л тэгээд одоо эмэлэн хоёр бүүргийн ташар харваа давскын ихэр эвтний ороод күзүнд нь көлгийн күзүнд нь эвт ороод л одоо тэгээд гэж одоо тэр жангард явна. Тэгээд бас л тийм одоо ном харуулж явах бүх барилж хөлөг мөрөн магчаах одоо тэр хөлөгний өмөрний одоо тэр одоо жангар хонгор кök алсын хөлөгм тох гэдэг л одоо күйхэн цагаан мөрчтэн даалгаж байна. Тэгээ күйхэн цагаан мөрчөн көдөр маштаг цавдрыг 5 нь өлж тохоод натар зандна ганцдан кök торгон цалман ганцглаад л аргула хонгор амин дундаа хадгалсан 3000 бодонгудаас 300 бодонг шалгаад харгаатгол нэхэр байршилсан хангал 9 түмэн галсан күлгийн хама хашграт тууга гаруу гэж яхад тэр. Тэгэд күйхэн цагаан нуулаар көмөлүүлээд көдөр цагаан түнгийн зах ишгүүлээд күйхэн цагаан тэнгист күржүгнүүлээ шахаад туслуу гэж. Тэгэд тэр үндний болохоо тэгээд тэр көдөр маштаг цавдар явна. Тэгэд уцалкөө галсан күлгийн явна барих гэж яхад. Көдөр маштаг цавдрыг дарвуулсан цавд нь 72 дараад дугуйлгсан байна гэж одоо морина көсөнийг дугуулаад л өргөнө шүү. Тэгээд хат чулуун туруугаан мөлтөртөл дэвсгнэд хала мянган уудыгаан дөлитлэл кадад ба көдөр маштаг цавдар баруун талаан нүрээд баруун дөрөн гиншүүрээд зүн талаан нүрээд зүн дөрөн гиншүүрээд зөрөн улаан көсөв цацаа дор орондоо оврогно зогсоо гэж. Тийм л одоо сайхан одоо нэр хамаа гэмэг болгоно. Нэг нийтэд харагдмаар болох тэр түүлд явна шүү. Тэгээд мянган жил одоо хэсэг мянган жил болж явах юм болж байна. Тэгээд одоо юу дэнийг дамжуулаад тэгээд явж одоо культур ирснийх л маш одоо хөв заяа. Энэ жангар түүл гэсэн одоо энэ одоо жангарын философи одоо жангар гэсэн чинь одоо бахармж жангар гэсэн өмг жангар гэсэн одоо манай амьдрал жиргэл болж явна шүү. Тэгээд миний бодлоор бол нам 9 хүн босно. Тийм энергитэй ичтэй юм л одоо тэгээд энэ тэнгэр дээр ганцхан нарна газар дээр ганц эзэн гэж. Тэгэд эзэн гэдэг чинь одоо ямар хүн болохоо энэ газар эзлэм гэж асуух нь агуу их хайртай. Одоо эзэн л энэ бүх дэлхийг одоо багт чэйжтэй одоо журган багтаах тийм ахаа сэтгэлдээ тийм ахаа жинхэнэ одоо тийм агуу тонкын чинь одоо алдар баг жангар болж байгаа шүү. Тэгээд энэ тэнгэр дээр ганц наран газар дээр ганц эзэн одоо газрын энэ шар борууга танаа манаг нэг яг нэг айлын хөвгчиг нэг аавын хөвгчингдээ л амьдрах ёстой юм болж байна. Тийм модель гарч ирж байна. Тэгээд тэр алдар баг жангар 10 цагаан хуруудаа алдан шар цоохортугаа натхад энэ шар цоохор гэсэн одоо нарны дүр. Тэгээд юм би яг газар дээр бүхэн дэлхэ минийх гэж хайрлаж 40 дөрвөн хөлтэй дөлдөн мянган ширээ дээр догшин гардинүүдээр дор дээр суулаад тэгээд дулаахан настай жангар сууна гэж яг одоо тэр. Тэгээд одоо манай энэ хол дэлхэ дээр нэг өлөн хөвгдүүлж байна уу? Эсгэлэн хүн байна уу гэсэн байдлаар одоо бүх юмыг болохоо яг л хараад л бодоод л байж байгаа юм болж байна. Тэгээд одоо жангар гэсэнд нь болохоо дээрээс тэнгэрээс бүүж ирсэн тэгээд энэ бүх дэлхийг одоо үүдэрдэх бүх дэлхийд одоо хайраа одоо күтэх тийм нэг авиртаагүй нэг юм болж гэж байна гэж нэ л одоо тэгээд тэр юмыг одоо яаж алдах вэ? Тэр юмыг марчуулахгүй шүү. Тэр юмыг алжуулахгүй тэр юмыг бол 12 баатар нь гэхдээ одоо эзэн жангараас хүчтэй гэж өөр өөрийнхөө чадвараараа хүчрэх нэг нэгээрээ маш хүчрэх. Гэхдээ яг тэр хүмүүсийг нэгтгэж эв санаагийн нэг л одоо амьтад дэлхийс бүгдийг хайрладаг энэ 10 бомбын жаргалтай орны бүтээн өлөн нохоогүй өнчин хөхөдгөө тэр сайхан улс орны бүтээнэ гэж. Тэгэл тэр зуур тэр ялан дийлэлт тэр бахархал ингээ бүх юм явж байгаа Монгол хүмүүсийн тэр огшил. Тэгэд бид нөгөө ингээд маш олон түүхийн юм уу өөрсдийнхөө юмнуудыг ийшээч алдлаа тийшээч алдлаа гэж ярьдаг штеп. Би тэгээд өвгөн ахаас нэг үг сонсоод маш их бахархсан. Одоо бас нөгөө жангар туйлын маань тэр ч энэ ч гээд алдах юм болов уу гэж бид нар бас бодсон чинь энэ жангар туйлын эртний энэ баруун Монгол хэл соёл энэ айдаан авиа амьсгаан дотроо бүх код нь явж байгаа нууцна.
Тэгэхээр энийг хин нэгэн хулгайлж авъяг бол бүгд тэр чигээрээ эртний Монгол хэл соёлыг сурж ижил энийг ойлгох гэсэн. Энийг чадна гэсэн. Тэгэхээр энэ өөрөө нэг талаасаа асар хүчтэй нэг юм зэвсэг юм шиг нэг тийм сонин санагдаж байгаа. Их олон талаас нь харж байгаа маш хүндэтгэж. Тэгээд танаар үнэхээр бахархаж чинь бас монголчууд бидний нөгөө нэг юм соёлоо үлдээх арга нь өөрөө маш өндөр зэрэглээ номоор хийгээд өв шатчин тий. Тэгэхээр ингээд яг амнаас аманд амжигдаж хайртай хүний тархийг байнга цэнэглэх тэндээс өөрөө гаргалгааг нь олж таних тий. Тэнгүүд жишээ нь дөнгөж сая ярьж байгаа яхад бол Жангар хаан бол дэлхийг ингээд бүтнээр нь ингээд хайрлна гэдэг зорилго тавьсан хаан биш үү? Тийм, шаргуу баргуу. За тэгэнгүүт Жангар хаан хоошоо гэсэр Датил хаан гэдэг ингээд бидний хамгийн одоо ойрхоноор мэдгийг эзэн Чингис хаан маань дэлхийг бүтнээр нь бас хайрлж нэг том одоо ийм найрамдал системийг үүсгэсэн гэдэг бол одоо дэлхийн хүн болгомж мэдж байгаа тийм. Эзэн Чингис хааны бүтээсэн их Монгол улсын үед нөгөө нэг толгой дээр тавиад явцсан хүн ингээд хааж явж байхад тэр бол хамар тавиныг тогтоож чадсан байх гэсэн үг шүү дээ. Үр дүн тэр байна гэсэн. Тэгэхээр Жангар хаан тэгэж явсан. Тэгэхээр бид нар манай монголчууд үеийн үедээ тэ үлгэр туйландаа ингэж бүгдийг шингээгээд энэ сургалтынх нь 10 гарал тэгээд энэ үеүдээ энэ өөрсдийн гэсэн бадрах юм цаг үетэй байдаг тэр нь ингээд туйландаа ингээд шингээгээд тэгээд туйлчд гэдэг юм сайхан өв тэгш нар маань биднэрт дамжуулж одоо тэгэхээр цагаан зам ах бол бидрэд бол одоо өнөө цагт бол бидэрт дэмч ийм үүрэгтэй байх нь шүү дээ. Ном байх нь шүү дээ ингээд тэгээд бидэрт ингээд дамжуулах үүрэгтэй. Тийм. Тэгэхээр энэ одоо туйланд байгаа одоо бид нэр ганц агуу юм нь одоо яг энэ баатарлаг туйлс энэ одоо энэ уул хайрхтын магтаал энэ эдлэг шидлэг бүх юм маань багтсан байгаа. Ямарваа нэг юм яагаад бид нэр ингэж хэлбэржүүлж та түрүүлсэн ш ном болгоод эсвэл яагаад бид нэр ингэж дүрсчүүлээд тийм ингэж материаллыг ямар нэг юм болгоогүй юм бэ? Яг зөвхөн оюун санаанд нь кодлж хадгалсан гэд. Тэгээд эрхэм хүмүүний бас хэд өдрийн өмнө ярьсан нэг гоё яриа байсан. Одоо тэр францчууд ямар ч үгийг ойлгохгүй мөртлөө сонсоод байгаа штэ. Тэгээ гайхаад одоо бүр имчилгээнд ашиглаад тэгвэл Мексикт тайлсан тэр хүмүүс ингээд хэсэг бүлэг хүмүүс ингээд шоконод хөдөлж чадхаа болсон. Тэр YouTube дээр тэр бичлэг нь байд юм байна. Тэгээд энийг одоо бид нар энэ хэлийг одоо бидний мартагдсан үг ярианд явж байгаа шүү дээ. Тэр дэлтрэг, тэр одоо дэлдэгнүүлээд, дэлдэгнүүлээд гэд бид нар ч бас хэрэглээнд байхгүй ингээд монгол үгнүүд байгаа шүү дээ. Би энийг бас энэ одоо сонсож байгаа хүмүүст би тайлбарлаад яг уу одоогоор ойлгохоор ингээд засч масаад хэвлэх үү гэж би ярьсан. Тэгэхэд ах бол тэг шаардлагагүй. Яг энэ үг эртний энэ үг хэл энэ аваа зүү юмдаа бас хамаг юм байгаа юмаа гэж. Тэр чинь нөгөө тайлах учраас бид нар нөгөө үгийн утгыг нь ойлгох хэрэгтэй болохоос үгийг өнөө цаг тааруулж шилжүүлэхэр чинь нөгөөдөх агуулмж өөрөө алдагдчих болж байна. Тийм. Тэгээ хүн ингэ ойлгохгүй ч гэсэн. Одоо манайхан ингэ зарим хайж байгааг сонсоод энэ одоо зарим үг нь юу гэдэг нэг ойлгохгүй байна штэ. Тэгэхээр ойлгохгүй ч гэсэн энэ ай дан аваа үг шиг таны чихэнд ороод ингэ чойрлохоор ингэ кодуудыг тайлдаг. Одоо Жангарын нэг нууц нь сонссон хүн одоо тэр нарийн ширийн үг утгыг эхний удаа сонсоод ойлгохгүй ч гэсэн таны хоёр чихээр санар чихээр нь ороод чойрлогдсон бол дотоод одоо дотор ч байгаа мэдээллийг задалдаг юм байна. Тэгэхээр энэ их үнэхээр гайхамшигтай. Одоо бидний өвгд эдсийн мэдээллийг туйлаар өгч байгаа учраас тэр чинь логикоор бодоход тийм анхан шатны мэдээлэл бол бидний өвгөө гэдэг одоо хэдэн мянган жилийн өмнөх өвгд эцэхэд үгийг сонсож байгаа учраас ямар нэг хэмжээгээр бол энэ чинь шилдэг. Тэр нь өөрөө нөгөө нэг туйлыг таньж мэдэх тайлах руугаа орвол улам дэлгэрнэ гэсэн үг байна. Тэгэхээр өнөө цагийн бид нар туйлыг бол судлах хэрэгтэй гэдэг нь энэ шалтгаан. Тэр чинь одоо уул зөндөө дайсан байна шүү бас. Зөв юмэг бол эсрэг зөв юмд эсрэг дайсан байдаг. Тэгээд дайсыг дарахад бас чадлаа аргах хэрэгтэй бэг. 35 бодонг Алдарбаг Жангар 12 бодонг Баатар 35 бодонг 6012 Баатар гэдэг л явдаг. Тэгэд одоо энэ Баатар болгоно Алдарбаг Жангарын хажууд байсан 12 Баатар мөдний болохоо 17 хонгорын зөрөг. Күндгарт саврын чидэл. Күнгэн алдан чээж нь болохоо юм таагад таажид мэддэг. Урсны сайхан мэнгян болохоо тэр удаа чирэлэг гой баяр нэрхтэй күнөөдө юугаар нь одоо онцлогддог. Тэр болохоо тэгээд 12 Баатар болгоно болохоо Баатар болгондоо болохоо нэг эрдэмтэй болж байна л дотор. Тэгээд Жангарын болохоо одоо учир утгах юм дүү гэхлээ.
жангар болгоо тэр 12-ыг нийлүүлж чадах. Тэр жангарын тэр занг сайтай замгийн нэгт загсан хурна зангийн сайнт көмөс хурна гэж тэгээд тэр жангар байхгүй бол тэр 12 баатар ерөөсөө нийлж чадахгүй юм болж. Тэгэд нэг тэр догшин шар гөрөө бэлэгдэ тэр юм нөхөйгээд ил гарч явна. Нэг өглөө алдарбог жангар болголоо өглөөний зоогон зооглолго байж л удаа. Тэгээд 12 баатар баглараа цуглараад юу болов ягуу гэхэд л чимээуга байж байгаа. Тэгээд 10 ярдан тогч яваад дэвка гарна. Тэгээд дэвка гарахтаа аргула хонгор минь ар бомбинороо харж байгаа гэл. Аргула хонгордан даалгаж байна. Тэгсэн чи тэгээд 11 баатар модны алдарбог жангрыг дахаад л тэгээд бидэдлэн хонгорд бием ягаад даалгаж ахам таа гэдэг. Би хонгорын нүгд орохгүй. Керва тандар бомбын орон кергол над чин чи кергол гэдэг. Тэгээд 12 баатар тэр бүх юм ар бомбын орон хаяад л тэгээд салаад явж байна. Тэр ягнайглаа тэр жангарын чанар жангарын тэр юм көмний тодруулж мэдүүлэхин тулд жангар болох бүх юмыг нийлүүлэх, бүх юмыг хайрлах тийм л чанар дахин байсан болж байна. Тийм л баатар гэж баатар мөчин тэр ар бомбын орооноо хамгаалж харж чинь аград 8 чимэг асгараад аяг цусна гэж. Күн гэсэн чинь 1 2 3 4 5 6 том ясна байна. Яасан ч али уулын бэлдэ аграх 8 чимгэн харамнах уу аль далан хэвэд асгарах аяг цусанаа харамнах уу ирл ар бомбын орон мэн гэдэг л амдгарлаад явдаг юм болж байна л тэгээд зун урыг зогсам зөрөгтэй хонгор 6 урыг даруу күчтэй хонгор гэдэг л хонгороо магчсан шүү. Тэгээд хонгор ч нөхө 71 алд 72 гардын күчин төгссөн ташаагаар нь 55 алд күйхэн шулмын күчин төгссөн тал дундаагаар нь 1001 гимтэн тэд найхла дун малдун гэж бэлгүсээр нарийнхан тийм дун цагаан шийдэн дууна газраас яралзаад дуртын улаан сансны үдинээс гэгэлзээд гэж бүрэн төгснөд нь бүрлзээд бүргэд донхор хамрын донхаагаад тэгээд элсэн дундурс нь эрбэр замд нь бураа хэвтэ найхлаад эзэн бог жангран тэмцээд л явдаг тийм аргула хонгорлж байгаа. Тэр яг баатрын дүр харуулад л сайхан үзүүлж байгаа шүү тэгээд тэр баатар чи бас гун цараараа голсон дэн цараанаас дэвилжсэн залуу зандар ишлэгдсэн цөв алдар товчлогдсон яв алдар алхалгдсан арьсын хар туурцэг малаа ташуурлж байна. Тэр болохоо тэр малян ишний болохоо элэнгийн көвөд энчар ургасан ар харгаагаар ишлэгдсэн тийм хувираа тийм хагсуу модар ишлэгдсэн тэр ишин гэж баруун гараар нь атхаад балгуулаар швисийг салаа заагурна гэж тусаагаар гоожуулаад атхаад ирж явах баатар мод болж тийм ширүүн тийм чадалтай 44 нэртэй 4000 хөрлөгтэй догшин шар болдвилдийн гулзуу цагаан мөнгөн ишин гарын таван хургаар атхан татан суган алдуулаад дайны ясаар гилилдээд л эр зам төвд жилүү бах ширэг ташир гурвлаа көн сэрэгэд сая дундан далбаадарн байдаг алдар баг жангарын 12 баатар гэж тэр баатар модон багтсан байна. Тэгээд баатар цагц бөхчүүд гэж юм шүү бөх том биетэй. Тэгээд тэнд болохоо бодон гэж нэрлэдэг. Бодон гэсэн энэ шин том биетэй тийм баатар мод гэж ах өглөө тийм юм байна. Тэгвэл бодонгууд гэдэг тэр 6012 баатар тэр дотроос 30 хэдэн бодонтой гэлээ. Тэр нь том бөхчүүд нь л гэсэн юм да. Манай харуул аргула хонгор жишэл ардны явсан 3000 баатар мудаас эмчэ үлөө гараад гэж дээш. Тэгээд Европын улсын кök алсан хөлөг нь арын 3000 хөлөгдөөс чээшээ төрүүлээд л гэж тэгээд бас л сайхан юм явна л тэгээд үерсүүдээс давсан чадaltaй ухаантай хүмүүс байх нь шүү дээ тий. Тэгээд бат бүхийн бэлэгдэл болсон. хөлөгөд чинь яач мэр сонирхдаг көмөш олгоо тэр күлгэн тустай болох их л сайхан юм явна тэр цагаан тасамж болгоон талбад орохгүй гэж яах вэ? Тэр уралдаан болоод л.
Тэгээ тахын үзэр таш гэв тургууны үзэр торс гэж одоо мөрнө тах туруу гэж байна уу. Тэр ямар одоо гоё гэж тахын үзэр таш гэга тургууны үзэр торс гэд кешар цохор олнсгийн сахар хэмжэн уга дараад гэж байна. Үйдтэн дураагөр өргөтийн дээдвэр хасан сум гэвта сунаад удуу гэж. Одоо энэ давгчоох мөрөн чинийгээд харахтыгаа сунаад ургла. Күнэ нүднээс нулимс гарна шүү. Тэр мөрөн чин одоо тэгээд би бол надад бол юугаар тийм лээ. Игээд уралж явах мөрд уралдаан болно. Тэгж жоо тэр тасал жолоогон сул тавихлаа тэр мөрөн чин тэгээд сунжод юм байна. Яг л сунаад ургла. Тэгээд игээ заяадар нүднээс нулимс хасгардаг юм байна. Сонь юм тэр. тэгэл монголч одоо ч гэсэн тэгж л үйлж. Тэр мөрчин сунаад л гэв гэгия өдөр байсан би энэ гэж нэ гэгия улаан туусны 13,000 баатан далдаа гээгээд урахгүй гэж тэдүүд үнгээ тэр хурдлаад л да. Тэгсэн чинь тэр алдар бог жангарын цахард байсан олон шикэрлүүг нь эзэг талаас шилдэ улаан туусан гараад ирэвэл ширхэн хонгорын туусан бэлтэлгээр шуугад нэргээд урахгүй гэж. Тэгжсэн чинь тэгээд күлгийн сайхан когтой көмний сайхан хонгор көрээд ирж явна гэж. Юм гүнээс гарсан өнгөрний юм сайхан болду, юм гүнээс гарсан көвний юм сайхан болду гэдэг л. Ямар гоё. Ой тэр баатар одоо юм гэмшин одоо ягс тийж зогсон. Одоо ягс одоо энэ өдөр культур энэ гоо игээд одоо культур одоо хадгалагдсан гэж одоо кино их л одоо. Тэгэд би бол одоо бас л одоо их л аз жаргалда күнлөө одоо тэгээд энэ байсны баяр энэ байсны юм анх маань бас нэг хуваалцах юм шийтгэл одоо насны ирээд. Одоо энэ насны ирж байгаа одоо би тэгээд нэг удаа насны ирж явна ихнэртэн бурхан халд нэг хүрээд нэг жангарын бэлгэн хайлаа. Тэгээд жангарын бэлгэн ирээд одоо энэ Кокшозан Батбаяр туслаад л айлаар нь тэнд хүрээд тэгээд нэг жангарын тэр бурхан халдны хормат хүрээд л одоо бид нь бурхан халднаас гаралдаг юм шүү тэгээд. Тэндэн жангаран магтаа жангаран хайлаа тэгээд Сэргийн маягаар ижлийн хаваас баатад овгийн нөхө цагаан хамт ирээд л одоо культур келаман гээд одоо культур төгдүүж мартад одоо культур алдар баг жангараа магтаад л явна гэдэг л одоо Сэргийн маягаар хаваад яагаад тэгээд энэ дараа Баттул гэрэн килгч байсан. Баттулгта таарад тэгээд түүлгис юм нөхө их л учиртай юм л одоо түүлгис нь одоо энэ жинхэнэ мана юм. Мана хэлнэ. Гижанэл одоо манай баатлаг туулгаад л ярьсан. Тэгээд түүнээ дараа Баттулга ерөнхийлөгч одоо күнэ ач тус хариулах хэрэгтэй. Күнэ сайныг мартчихлахгүй шүү. Тэгээд цагаан замаа зүүн эрхэм тур. Гэт над ярьж яах вэ? Тэглэв би яах вэ? Би бол одоо эрхэм тур тэр зүүн эрхэм чинурад юм яриад ясаар түүлээ хайлаад явсан дээр гэхлээ. Энэ манай Монгол ард юм түүлээ таних ёстой. Түүл метр жангар метр ёстой. Би мөнгөн төлнө. Тэнийг заавал урах хэрэгтэй гэдэг юм байна. Тэгээд бас нэг шахад оруулсан юм уу тэр. Тэгээд одоо энэ нэвтрүүлгээр бас л одоо энэ жангар гиснэмиг бол түүлж байдаг. Түүлийн чанар утгын таньдаг хүмүүс байсан учраас тэгээд энэ одоо энерги хаваалцаад л тэгээд шуугад нэргээд л энэ чинь яшаа басаад л явж байгаа юм байна. Тэгээд одоо би бол энэ насандаа нэг яг одоо галгуулмтаны жангарын галгуулмт гэж одоо энэ галч нь одоо падраад асдаг. Эсвэл цогтой нэгэд л одоо хадгалагддаг юм байна шүү дээ. Тэр юм нэг хадгалаад энэ жангарын хай энэ жангарын нэг кэрвэ нэг цагт явах яг хүмүүс кэргэлээд л явуузаа гэдэг л бодоод л тэгээд eerste би нөх дотороо нөх чийж таны хадгалаад л явж явна л тэгээд одоо л маш их хэрэгтэй юм гэж бодож байна. Энэ энерги энэ жангар мэдчээр одоо юзган таньна гэж. Одоо гада юм ямар гоё юм болдог бол чинь eerste манай юмнаас давхгүй гэж ми бодож байна. Тэгээд яана яг одоо жишээл аав ээжийн байшин гэрийг алдаад танихгүй аав ээж хажуугаар удаад нэг күнэ айлдуудад аав ээжгээ мэргэс шавдад байсаар буян гიშг бүжирэхгүй болж байна гэж нь л үү. Тэгээд өөрсдөө юм аах уу. Тэгээд бид нь бол энэ манайх юм уу. Манай жинхэнэ манай юм. Ийгээд л олны мянган жилгээд явсан юмыг бид нь бол таниад л энэгээ мэдээд зүгэн таньж одоо зүгэн чиглэж тэгээд л одоо зүтгэж одоо яг одоо үйрнүүрэндээ цаашаа сайхан амарч ирэх явах хэрэгтэй гэж баталж би мэдсэн байна. Тэгдгээр нь одоо игээд одоо энэ жангарыг бол би бол одоо жангарыг мэдсаар нь чадсаар нь одоо тэгээд л хайлаад л явж байна. Тэгээд энэгийг бол бас л анзаарч сэтгэлээ нөгчигээр сонсох хүмүүс байвал тэдэнд ихлээр маш сайн юм гэж бодож байна. Жангар хайлуу жавар өргөнэ. Зовногийн 108 дарна. Дайсан дийлэгднэ гэж нь л одоо жаргалан 68 найсны одоо тэгээд одоо
хулсан дундуу өндгөлсөн хунын дун гараад нур дунд өндгөлсөн нухсны дун гараад 12 аяар чашг урдад оддаг юм л одоо гэж байна л одоо тэгээд амьдрал жаргал одоо учирна гэж бодож байна. Та энэ туйлаа одоо би багт сонссоор одоо яг засал дом шиг одоо гомг отгоор ах дүүсээрээ туйлаа ингэ тайлуулдаг байсан гэдэг би чинь бас баруун зүг хүн болохоор тэгж сонсч ирсэн. Одоо миний үед жоохон байхад тэгсэнгүү. Одоо таныг талаар би сонсч ирсэн одоо ингээд энэ туйл хайлаад тэгээд энэ нэг сонирхлоороо бороо ордоо гам тайлагддаг гэд сонсч ирсэн. Би таны одоо жангар хайлсны дараа тухайн газрын гам тайлагдсан байна гэж 2 3 ч одоо юм байна гэж сонсч ирсэн. Тэгэхээр яг таны амнаас сонсомоор байна. Та яг ингээд одоо урлагийн талаар олон дэлхийн олон өнцөг болон тайз дээр гарсан хүн. Яг ийм туйлч хүнийхээ үүднээс энэ одоо ямар нэгэн зовлонтой зүдгүүртэй байгаа гантаа гачигтай байгаа газар яг засалч одоо туйлчийн одоо туйлч хүний хувьар очиж та энэ засаж тэгшилж байсан тохиолдол байна уу? Одоо тэгээд энэ жангар одоо зад татна гэж ярьдаг шүү. Зад хутгана зад татна гэж. Тэгээд энэ жангар хайлсан газарт бол бороотой болдог. Жангар хайлсан одоо ургацтай малын бэлчээр сайжиддаг яадал жангар хайлсан газар дан байхгүй яадал бас л баталгаатай көгчдөд ярддаг байсан. Тэгэд одоо би өөрөөсөө би жоохон даруухан гэн. Тэгэд би ингэж би жангар хайлж яана би тэр борооруулж яана гэж ерөөс тийм бодол санаа байгаа. Тэгэд нэг одоо энэ өвөр Монгол шилэн голын хэвдэ нэг дэмбэрлэгээ малч байдаг. Тэгээ мад нь болохоор тэгээ би найзтайгаа дэмбэрийн айлдуудад утсан чинь тэгэд тэр гантаа зун болоод. Тэгэд энэ газар ухаас яг одоо эмгтээчүүд гэргэлдэг пудр гэж байна. Пудр шин болоод пуф гэдэг. Тэгээд тэр одоо малч ой энэ ямар гантаа энэ малын болохоор үрлэл хатдаг байсан байхгүй. Мал зовж яана гэдэг л одоо зовхов. Тэгсэн чинь одоо худагдуулсан мөрнө эзэн бök гэж манад нэг үг байдаг. Энэ мөрийг яг татаг гаргач гэж ихлэ санаа зовоод гэж гэлдэг болж байна. Тэр одоо худагдуулсан одоо тэгэд одоо яаж одоо энэ одоо жангарыг бол хайлахтай бороордог гэж ярьж байсан тэгэд. За нэг үсийгээд би яг наран жаргаж авах олдонд тэдвхэн гараа тэгээд өрөөн улаавар шарнаар нь улаавтарж гарна, уяар өнгөтэй ногоон шавшан гарна, өдийн тамбол шарнаар нь дэгжээ гарна, жирхрээ борон ороод жирхэн хурд орно гэдэл одоо тэгээд одоо ялаа хулд хоёр ширлэлд нь байна гэдэг тэр жангарын хэсгээс одоо хайлаад тэгээд явсан дараа маргааш нөгөөдөрт бидний Бээжингөр гэрч ирсэн тэр дэмбэрл уцаар залгаж байна. Амар салхи гэдэл бороо асхаа хайчгүй гэж. Тэгж одоо энэ хутлаа гэдэг. Тэгээд дараа нь болохоор энэ Монголд дараа жил нэрээд энд болохоор бас ганта жил байна одоо энэ зам байна гэдэг. Тэгсэн чинь одоо маргааш өглөө босоод жангар хайлаад биших гэхлээ. Одоо энэ ган холбоо гэдэг манай миний нэг сайхан найз байдаг гэнэ. Ган аха би тантаа явна гэхлээ. Өглөө эрд босвол явъя гэдэг. Тэгээд тэр яг тэр л шүү дээ. Тэгээд очоод нэг чулуун дээр суугаад моднаас үйдэрт. Тэгээд жангар нэг л хайлаа. Тэгээд би бас тэр юмыг судалж явах талаар тэгээ хайлаа байтал чинь яг энэ агаарыг нэг игээд төлгсөн болоод л игээд боддог болж байна. Тэгээд тэнгэрдүүлээд нэг ганц үйл байхгүй. Тэгээд л заавал болголоо кихэмэн хийчихлээ одоо кулаа хайлаад. Тэгэд ороо алдна одоо ороо үйл татаад маргааш өдөрт борорж байна. Тэгээд одоо шүү үер болоод бороо би тэгээд тэр юуна буудлын цонхор яд тэр Бээжинд байсан найзтай Монгол гаралдаг гэдэг энэ хойн борорж байна одоо ийм гэхлээ. Ой дэмбэрл чамаа кулаагаад асуугаад байна. Дэмбэрл удаа тэр малч гэсэн. Тэгээд л тасаа дахиад тэгээд очоод дэмбэрлийн уцаа хариу удаа тэр гасан пуф болж штэ. Тэгээд жангара хайлаад л тэгээд бас тэнд орсон байна. Тэгээд одоо энэ би тэгээд одоо дотор нэгээс бодож байна. Яг хойно бүх юмыг болохоос судлаад буруу орохгүй газарт очиад урдаас нь. Нэг игээд одоо энэ бас тань үзэлдэ энэ камер навчаад л урдаас нь зарлаад. Одоо нэгийг бид нэгээд л шөрөд мэдчихсэн. Игээд л одоо тэнд одоо жангара хайлаад л тэгж нэг судалж босох судалж юм санаа байна. За. Энэ одоо товшуур туйл товшууртай заавал товшууртай явна. Одоо товшуур яг товшуур байхгүй болох. Туйл үүссэн цаг үетэй л товшуур одоо он цагийнхаа хувьд одоо туйлтай л хамтал явсан гэсэн үг. Одоо миний бодлоор одоо би одоо энэ бөөгн үеийн юм болж гарч байгаа шүү.
дээр үе донгдор бууж ирсэн гэж. Тэгэд би энэ товшор энэ ритмэг чинь тампум гэдэг л энэ давхулж явах юм. Миний бол бас л тариханд одоо нэг юм бодлоор байна. Тэр бол хинкрэг дэлдэд жангар хайрах ёстой гэж. Тэгэд яг нэг гэршин нэг шар шажноор жирэ хураач гисэн. Тэгэд одоо тэр манжин дарлагч бас одоо энэ монголчууд ягаад ийм зэрэгтэй ийм баатарлаг болдог яхала хингэргэн дэлдэд л тэнгэртэй үлзэл байна гэж. Тэгсэн чинь тэгээд тэр бол бүх юм тэр хингэрэг юм шиг хураагаад авснуудаараа тэгэд энэ монголчууд бас л энэ товшурд орчод яг уу гэдэл бодож байна. Тэгэд надад бол энэ бөөг нь яг бол багаар энэ нүүрэн навчгал нуух дүрэн гэрээд байдаг. Яг нэг яхала жангарын хайлаад тэгээд эвшаад ирэх үү? Эвшаад ирсэн кемд нүднээс нь олмсгаар хамраас нусан гоождаг юм байна. Тэр юм гарч бас эвгүй шүү. Тэгээд тэргөө тэр чинь бас л нэг кашиг татаад юм гиход тэр юм чинь. Тэгээд энэ хамгийн гол болохоо тэр жангарын өгнөд. Тэгээд энэ одоо яг болохоо көгний байна. Энэ дуундан одоо ярс дуундан тааруулаад. Тэгээд тэр көнгөрийн бас л өнгөний болоод. Тэр имийг дахулж болно гэж нэг санаж байна би. Би бас л тэр имийг олгоод судлаад мэдэж байна. Тэгээд ил одоо жангар хайлна гэсэн урснаа үүлнэ гэж ихтэй адилхан юм болж байна. Энэ болгоо энэ чигээр энэ гүнзгэр амсгаа наваад л одоо тэгээд энэ болгоо химээр ширэгээд одоо химээр гэсэн чинь одоо игээд одоо зүрхтэр болгоо цагаан мөр дээр нь чандмаа зураатай шүү. Тэгээд энэ болгоо миний бодлоор болгоо энэ химээр гэсэн одоо хийрэн одоо зам хийрэн суцолж байна одоо энэ одоо 9 шар 9 чинь бостой гэдэг энэ болгоо энэ арсна арзаагаад л игдэг шүү. Тэгээд энэ болгоо энерги нь одоо гол нургаар игээд л яваад энэ көл гараар үемээ чар гардаг тийм юм болж байна. Тэгээд энэ болгоо тийм сонин юм энэ амсгаа наваад л одоо тэр Францд одоо энэ ухаалтсан хүмүүсийг одоо жангараар эмэнжэнэгээд нэг эмч байна көгч барк эдгээд одоо музыка терапи гэж ярьдаг. Тэгээд танай тэр хоёр дуугаар бид нь болголоо ёстой тэр юмыг болголоо одоо хүмүүс одоо эмэнжэнэгээд л ярьж байна. Тэгээд нэг окнэгээд гагаад ээж нь таньдаг болоод тэр оконд бидний Элиста гэдэг нэр жийсэн байна гэж одоо нэг нанд ярьж байгаа уцаар одоо юм байна. Тэгдэр энэ жангар одоо миний мэдсээр одоо юм байна. Цаана агуу юм байна. Тэгээд одоо энэ юмыг болохоо тэгээд одоо санаа сэтгэлээ нөгч ийд анзаарч тэр одоо угтаа урд гэсэн одоо алтан авдаршин удаахыг уудлаад одоо бүх юмыг болголоо уудалж гаргаж болно шүү. Тийм юм байна. Тэгээд энэ товшур болохоо бас л одоо болно одоо жил болгоо игээд л одоо сугараган эсэлдэглэ күмэн кэмэги жилэ сурхан Залухани чиче бумба залухани жилек Мерхан торчина чай зингинен чин жангара Дорин долам урни зүйдін болла Дедин арван хойыр урни күсіл болла Tübündür ve hani zürkü bulasınlı deren Engin olan herden büyren bolsun Esim boğdalı canları Argan sağan kurağından Altın şar çoğara tuğan atkat Tədilkə suğar mini gecə hər cillay suda Kim gecədə surxın Yüzünginə yançın canlar Döçündür ben kültə dildümündən
şiirediren 90'lar din üder dora deren sola suda Dolahan hasta canları Долахан настай жангар 10 цагаан уруундаа гэсэнче хажуу суусан хүмүүс гэдэг хашгираад орхол тэгээд одоо түл хайлж авах гүнэл чадал улам нэмээд оддаг юм болж байна гэж байна л одоо тэр. Тэгээд энэ болгоо тэгээд сонсож авах хүмүүс халуун тэр түл хайлж авах нь бас л хүч аваад тэгээд одоо энэ хамаг юм соёлцаад тэгээд яшаа басаад л явж байна. Нүдтэй анаад ингээд сонсох юм бол зүрх дэлсээр ингээд хөөрөөд ингээд огших юм байна. Орилмоор болно бас удаан суувал. Тэгэхээр тайлбарлуулаад ингэсэн болохоор үг нь одоо ингээд ярихаа бас бууж орж ирж байна. Эхлээд цагаан замаар ихэд бол бас баригдахгүй байгаадсэн. Таныг ингээд тайлбарлуулаа. Тэгэхээр ер нь баг юм тайлбартай ингээд олон монголчууд маань ингээд одоо манай номтнор бас л одоо мадна халимгуудад энэ жангар гэдэг явсан чинь одоо шил үеийн жилнүүдийн китэд болголоо одоо жангарыг бас л одоо би ер нь тачнаа гэдэг сандраад манай номтнор аяа юм болж амда манай жангарыг булааж авч явж. Тэгэл одоо жангар гэсэн нь деликат юм шүү. Деликат болохоо зэвлэм. Тэгээд кен болохоо жангарыг сонирхна тэр юм болохоо тэр анзаарч сонирхол тэр хүн биер нь тачаавч зэв гэж ярьж байна. Суу ганцхан одоо тэр китэд болохоо жангар манай гэвэл тэр ганц нэг юм байна. Тэр тэрбум хагас одоо китэд чинь болохоо жангарын хэрэг сурах хэрэгтэй болж байна. Жангарын хэлээр сураад жангарын таних. Тэгээд одоо тийм нэг одоо юм гэж нэ л одоо тэгээд жангар одоо жангарт хайрлсанд нь буруу байхгүй. Жангарыг хэрэглэсэнд буруу байхгүй. Жангар ч нь болохоо тэр делика хайрлаж явах юмс тэгээд делика болохоо жангарын хайранд бас багтах ёстой шүү. Тийм л гоё юм байна. Тэгдгээр нь болохоо тийм юм болохоо юм том болохоо одоо төслөгийнхөө том бол хараа энэ болохоо гац одоо алсын хараата одоо Монгол тийм заяатай болж гарч байна л одоо тэгээд одоо деликат цугаар миний гэж. Одоо тэр нэг миний сонсоор энэ 2 дугаар том дайны үед энэ малчнаар дэмжиж энэ Баруун Монголын фронт Бадам билүү нэг юмтэй Тийм. Тэгээд би болгоо энэ тэд тоотомалыг болохла улаан цэрэгт улаан харимдагч байна. Тэгээд бас л адилхан энэ хоо герман цэрэгдэгч хийж боддог. Тэгсэн ч удаа юу гэж яглаа бас л ээж аав нь одоо күйгч шүү тэднэр гэдэг одоо. Тэр яг нэг бүх одоо тэгш хайрладаг юм болж байна. Шар Монголга. Тэр Монголын болохла агуу сэтгэл тэр. Монгол хүний Монгол бүх юм болохла одоо тэгш үсч тэгш хайрлаж минийх гэж боддог. Ер нь жоохон санаа бодлоо уужуу тавиад үзэхэд тийм л дээ. Одоо энэ дэлхийг арай жоохон холоос харуул нэг л бүрэн хэмнээр бид нэр талд нь шамбарлаад байгаа шүү дээ. Шар харгүй хятад монголгүйгээ. Ямар нэгэн аюул тулгуур бүгд л одоо Свиден ш. Тэгэхээр бидний хөх толботой монголчууд хөх хотны хамгаалагчид оюун санаа бүхэл зүйлээр бүгдийг өдөртөн манлайлдгаа л гэж бидний өвгдүүд сургасаар л байдаг. Тэгэхээр энэ туйл дотроо би бас бодож байгаа. Энэ уул усны тэр 12 хаад одоо баатрын тэр гэр орныг дүрсэлж байна. Одоо түрүүн тэр 12 голын одоо тэр нийлсэн. Тэгэхээр одоо олон голын их одоо уулзуурна штэ. Тэгэхээр олон голын бэлчээр. За тэгэхээр тэнд одоо ямар их лус цугалсан, ямар байх вэ гэд ингээд харахаар бид нэр энэ 12 баатрын зөвхөн одоо тэр магтаал одоо байгаа шинжээр нь тэрний тэр төрсөн нутаг ус энэ ямар хайрхан байна гэдгийг бас гаргаж болох юм байна гэсэн юм олон юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бас энэ яг тэнгэрийн буулттай гэдээ одоо хэлэхээр хүмүүс бас нэг дургуутсах байхаа миний бодлоор одоо ном энэ өөдөө их дүжигжинч гэж бодож магадгүй. Бид нарт аль алинд нь хүмүүст өөрийн гэсэн нэг мэдрэмж байдаг. Тэгэхээр илүү их гоё юм амьдлаг одоо эрчим хэмнэлэг гэдэг жоохон хэсгийг ингээд сонсоход одоо миний ингээд зүрх чичрээд ингээд үнэхээр би ингээд баясан чи сагж байгаа юм л да.
Тэгэхээр би одоо энийг сайхан манай монголчууд тэр тусмаа бас манай тэнгэр үзэлтэй сайхан залуучууд илүү сайхан сонирхож судлаасаа гэж би бас энэ ташрамд хэлмээр байгаа. Тэгээд үнэхээр биднэрт энийг өвлүүлээ одоо дээрэс нь бас энд сайхан хүмүүстэй таниулын мэдүүлээ түгээн дэлгэрүүлээ гэд ирсэн байгаа энэ жохон одоо биднэрт олдож байгаа богинохон цаг хугацааг маш үр дүнтэй ач тустай өнгөрөе гэж бодож байгаа. Тэгээ би бас зочноор бас нэг од гэрлэхэд найзаагаа ураад яг энэ жангарыг түгээн дэлгэрүүлэх тал дээр хийж байгаа үйл ажиллагааны эхлэлийг яаж тавьж байгааг нь бас үзэгч олондоо хүргэе гэж бодож байна.